За орой минь тогшаа. Орой минь дээ. 4 сарын 12-нд хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологиор сурж байгаа оюутнуудын дан зохион байгуулагддаг Cook Show мэргэжлийн тэмцээн боловсроор ирлээ. Тэгээ манай контентын багаас бол ахлах тоогоочийн нэрийн хоол гэдэг болонгаа хийхээр зорж ирсэн. Тэгээ та ингээд төгсөх ангийн хүүхдүүдээс нэгийг сонгоод оролцуулах ингээд санал болгооч. За баярлалаа. За бид нар шинжлэх ухааны технологийн сургууль дээр хүнсний инженерчлэлийн салбараас хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи мэргэжлэр суралцдаг 1-ээс 4-р ангийн оюутнууд нэг багт хуваарлагдаад өөрсдөө энэ Cook Show тэмцээнийг зохион байгуулалтаараа онцлог. За энэ жилийн Cook Show бол 26 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. За эндээс би та нарыг одоо багийн гишүүнээр ажиллаж байгаа 4-р курсын оюутан Б гिचэн хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи мэргэжлээс суралцж байгаа оюутныг хамтдаа ярилцлага авахыг урьж байна. За орой минь. Орой минь. Хотелер подкастын сонсогч үзэгчдэд өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэе. За сайн байна. Намайг Веб-доржийн гिचэн гэдэг шинжлэх ухааны технологийн сургуулийн хүнс хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжлийн 4-р курс оюутан. За өнөөдрийн ахлах тоогоочийн нэрийн хоол контентэд ямар цэсээр оролцож байна? Өнөөдөр ерөнхийдөө бол опера кек хийж байгаа. За хоёулаа ер нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи мэргэжлийг яагаад сонгосон бэ гэдгийг ярилцъя те. Яагаад энэ мэргэжлээс суралцуулсан? Анх ерөнхийдөө бол нөгөө ахлагаа ингээд мэргэжил сонголт дөнгөж хэлжсэн үеэр ковид юу ихлээд карантинд ороод тухайн үедээ ерөнхийдөө бол нөгөө зогсох байдалд бүх салбарууд ороод ажилгүйд их басан үед болохоор нөгөө нэг ажилтай байсан салбарууд гэх юм бол эмч цагдаа тэгээд нөгөө хүнсний үйлдвэрүүд мөнхийн ажиллагаатай байсан болохоор ерөнхийдөө бол би хүн байгаа газар хүнсний салбар бол байнгын ажиллагаатай байх юм байна гэдэг үднээс хүнсний салбарыг сонгож орж ирсэн. За 4 жилийн хугацаанд суралцахдаа яг ямар байгууллагууд дээр үйлдвэрлэлийн дадлагууд хийсэн? Манай мэргэжлийн хувьд болохоор 2 дугаар курсээс үйлдвэрлэлийн дадлага хийдэг. Би 2 дугаар курстаа болохоор Шангирила Улаанбаатар зочид буудлын нарийн бааны гал тоогонд анх үйлдвэрлэлийн дадлага хийж эхлээд тухайн үед өөрөлдөө үйлдвэрлэлийн дадлага дуусгаснаас хойш өргөжлүүлээд нөгөө хичээл хайж байгаа цагийн ажилтан хийж явдаг. Саргаад одоо юу гэсэн гэсэн. За дадлага хийх ажиллах хугацаанд ер нь хамгийн сайн одоо суралцж байгаа ур чадвар чи юу вэ? Ерөнхийдөө бол нарийн бааны тал дээр ямар ч мэдлэггүй анх дадлага хийсэн гэсэн тэгээд багаар эхнээс нь суралцаараад одоо ерөнхийдөө бол зорыг хараад их хийх чадвартай болсноос гадна үйлдвэрлэлийн дадлага хийснээр онлайн мэдлэгийг практикт хостуулсан суралцах боломжтой болсон. Дээрээс нь миний дадлага хийсэн Шангирила Улаанбаатар зочид буудлын ажилласнаар ерөөдөө эрүүл ахуйн мэдлэг илүү их олж авсан. Үйлдвэрлэлийн салбар дээр ажиллах нь оюутнуудын хувьд яг ямар саад бэрхшээлүүд тулгардаг юм байна? Оюутнуудын хувьд ерөөхдөө дадлага туршлага илүү бага анхны удаа ерөөхдөө ажиллаж үзэж байгаа хүмүүс байгаа учраас сурж мэдхгүй юм олон тулгардаг. Гэтэ үйлдвэрлэлийн салбар дээр нь зааж зөвлөх ахлагууд байх юм бол илүү даван гарах гайгүй байдаг. За өөрийн чинь хувьд Cook Show мэргэжлийн уралдаан тэмцээнд ер нь хэд төгөөд оролцож байна? Cook Show-нд би яг нэг удаа оролцоод нэг удаа зохион байгуулад одоо ингээд 2 дахь удаага л ерөнхийдөө оролцсон гэсэн үг. За ер нь гаргасан амжилтууд нь юу байна? Эхний жилийн Монгол хоолнд оролцоод 1-р байранд орчихсон. Багаараа бас 1-р байранд орчихсон. За хоёул одоо Opera Cake-ийн гол орцуулаад технологи ажиллагаануудыг дэлгэрүүлж яриа те. За Opera Cake-ийн ерөнхийдөө бол Францаас гаралтай гэж явдаг. Тэгээд алмондын гурил үндсэн орцсон болж болдгоос гадна нөгөө өндөгний шар цагааныг ялгаад өндөгний цагаан болохоор сахартай мерайн болгоод өндөгний шарыгаа сахартай сабаян болгоод 2 төрлийн өтгөрөөсөн өндөгний кремийг хооронд нь холиод алмондын гурил тэгээд хооронд нь холиод ерөнхийдөө спонж нь болгороо чаконди гэж явдаг. Тэгээд голын авчиргууд нь болгоороо butter cream, coffee tag butter cream, тэгээд chocolate ganache-аар давхарлаж үе давхраг үүсгэж явдаг. Ерөнхийдөө кофеин туртай хүмүүс илүү их таалагддаг гэсэн үг. Ер нь үйлчлэгэн дээр эргэлт нь хэрэг байдаг уу?
ерөнхийдөө бол энэ алмондын гурил ордог болохоор үнэтэй десерт гэж явдаг. Тэгэхээр алакартн дээр илүү их гардаг гэсэн. За хөдөө орон нутгийн зочд буудал, ресторан, жишний базуудад одоо энэ кекийг ингээд хийх юм бол ер нь өртөг хэр тусах бол тэгээд нөгөө нэг орон нутгийн хүмүүс одоо тавааш нар хийхэд хэр хэцүү вэ? Хийхэд ер нь бол хэцүү биш. Амархайгүй. Яг амархан бол ерөнхийд технологи ойлгосон хүнд бол ерөнхийдөө хийхэд амархан байдаг. Хөдөө орон нутагт хийхэд асуудалтай нь алмондын гурил байхгүй. Ер нь хотод ч гэсэндээ ховор байдаг. Тийм үү? Алмондын гурилын асуудлыг шийдчих юм ер нь хөдөө орон нутагт ч хийхэд боломжтой байна. За ер нь ирээдүйд 10 жилийн хүүхдүүд ч гэдэг юм уу тий мэрэгчлээ сонгож байгаа хүүхдүүд яагаад энэ хоол үйлдвэрлэлчдийн технологич гэдэг мэрэгчлэр сурах хэрэгтэй болоо? Би нөгөө хиндний ярьсан ч тийм хүн байгаа газар хүнс байдаг гэдэг. Тэгэхээр ерөөдөө эрэлт хэрэгтээ хідээч буурахгүй мэрэгжил гэж болно гэсэн. Хэдий нөгөө одоо хүмүүс ч одоо компьютер технологи хөгжөөд хүний хэрэгцээ багасж байгаа ч гэсэндээ хүний хийсэн хоол үйлдвэрээс гарсан хоол гэдэг шалгалтанд. Тэгэхээр эрэлт хэрэгцээгээ хідээч алдахгүй мэрэгжил гэж үзсэн. Тийм болохоор хоол хийх сонирхолтой хэрвээ би тоогооч болвол яах вэ гэж бодож байгаа хүмүүс бол технологич мэрэгжлийг сонгоод үзвэл буруудахгүй байна. За чиний хувьд хамгийн гоё амттай хоол гэж юу вэ? Хамгийн гоё амттай хоол ээжээс хоол. Ээжээс хоол тэгээд одоо ерөнхийдөө нарийн боо хийсээр байгаа нарийн боо. За бидний одоо урилгыг хүлээж аваад ахлах тоогоочийн нэрийн хоол контент оролцсон танд баярлалаа. Тэгээ харилцагч байгууллагынхаа гарын бэлгийг бол танд өгье. Чицэрганы хайлс үр ашигласан одоо Сора Баяцгийн брендийн жигмэг комбоча мөгний ундаа. За намайг оюутан гэж голлгүй ингээд ахлах тоогоочийн нэрээ ол гэсэн подкастт орж оролцсон танд баярлалаа. За баярлалаа.